Сэмэт цонуудаа бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр болохоор reaction video гэж сууж байна. Тэгээд хайлын үний баярын мэнд хүргэе та бүхэндээ. Тэгээ 10 сар өнөөдрөөр ингээд дуусч энэ сарын хамгийн сүүлийн бичлэгийг хийх гээд сууж байна. Тэгээд бүгдээрээ ажиглалтайгаар 11 сар руугаа орцгоё. Тэгээ өнөөдөр ямар дуунууд дээр бичлэг хийх вэ гэхлээр Эрдэнэ чимэг Mrs M 2-ын Улс гэдэг дуун дээр хийн. Тэгээ инэрлийн тийн хайр байхгүй. Тэгээд 3 дахь дуун болохоор надад намайг сонсоод бичлэгэндээ оруулаач гэсэн нэг хүүхэд байгаа. Тэрний маань Tokyo Man Cursed Romance гэдэг дуу байна. Тэгээд тэр гурлын сонсох болно. Тэгээд гурлын ер нь ерөөсөө сонсоогүй байгаа. Тэгээд бичлэг ихтэй сонсгоод тэгээд огт сонсоогүй явж байгаа. Тэгээд Эрдэнэ чимэг Miss M 2-ын Улс гэдэг дуунаас эхлэе гэж бодлоо. Цаажаарай. Нэг ихэвч холбогддог байсан байна. Тэгээд энэ дуун нь болохоор 2 өдрийн өмнө ороод 72700 хүн үзсэн байгаа юм байна. Тэгээд Эрдэнэ чимгийн сувгаас цацагдсан байна. Тэгээд дуугаа сонсцгоё. Тун сонирхолтой хамтрал юм шиг санагдаж байна надад. Тэгээд би Эрдэнэ чимэгт бас яагаад ч юм яарсан дортой нэг тиймэрхүү төрлийн дуу сонсдгоор Эрдэнэ чимгийн дуунууд нэг гоё санагдаад идэг. Тэгээд Miss M мэдээж дуртай. Би өөр эмэгтэй артистууд өгүүлдэг тийм рэперруудад маш их дуртай Монголын дуу сонсгоё. Ямар утгатай юу гэлэрхийлсэн дөө байх бол гэж үнэхээр гайхаж байна. Гэтэ Mrs M Эрдэнэ чимэг 2 бол яг нэг юмараа жоохон адилхан шүү дээ. Би болохоор жоохон эксүүдтэй зориулсан дуу ээж магадгүй болоо гэж зүр хувьдаа бодож байна. Яг энэ хоёр маань хамтарсан болохоор ч юм уу яг зүгээр тэгэж гадарлаж байна. Тийм түүнээс бол өөр ямар ч юу болох. За тэгээд дуу сонсцгоо. Улсын цаагуур чамдан очинаа тэртээ улсын хоолой нь бараг аа юм шүү. Хоолой нь бараг амар аяалах ай шиг гарч шүү дээ. Ямар гоё орж ирж байна. Ерөөсөө юу шүү. Бүтэн бадаг явчаад Mrs M орж ирэх болов гэж би энэ дотор очисах гэдгсэн чинь амар хурдан орж ирлээ. Тэгэхээр ингээд дууных нь гайднаас амар сонирхолтой байж магадгүй юм шиг санагдчих нэг тийм үедээ хааргүй. Сөргөж бодсон хар тоснос ялгаа гинол амигний тостер мага таваста читэрхий согтож мэдэхгүй туурч мэдэн бодолхо чиний дуалаг сэтгэлдээ сонсож надаас бүбэлгэн чи надаас бүбэлгэн чи надад хайртай тийм үү би яг самэдэн харамдэн харцнаас чин би харч гэлэн гэвчая учирсэр хумбат бидархан дуда цулах хуксик сэтгэлд мен чи Хажунаас буухад эргэж бууцгүй Оюн бодод юугэ надад дучуш нэг бүшлэнгэ Зөвхөн чи бид хоёр гаригэр тонцоо Зан хугацаа чамтай байвал надад дүнсэн зэгэн Тэрэг чин
бүр ямар тийм юу хамтрал вэ? Дуу хамт хийвэл юу яг ингэж хамт хийвэл гоё юм шүү те яг. Амар гоё тийм дууны найруулгатай санагдлаа. Гэхдээ яг үнийг хэлэхэд үгийг нь үнэхээр барьж авч сонсч чадсангүй. Бүр надаа энэ хослол нь бүр амар тийм гоё санагдаа. Тэгээ Эрдэнэ чимгийн яг зүгээр энгийн дуулж байгаа тийм яг байдлын бас анхудаа сонсч юм санагдаж байна. Яг тэр нас амар их таалагдлаа. Тэгээд нэг амар тийм юу л гоё дуу санагдлаа гэдэг. Яг тэр харилцан бас яг нэг лайнаар явж байгаа хэсгүүд нь амар гоё орж ирж байна. Тэгээд яг нэгэндээ ингэж тохируулах гэж үрзэх хичээгүй хэрнээ амар гоё тохирцсон. Өөрсдийнхоороо юм ажиллаа хийж байгаа хэрнээ амар тийм гоё хамтрал шиг санагдлаа надад. Тэгээ үгийн за эхний бадгийн дахианыг сонсч амар гоё сонирхолтой дуу. Амар сонсогдсон дуу. Намайг гэрээсэн харуу бүрий болон дараа зүороо согтож мэдэхгүй туурч мэдэн бодолн гівчая учирсэр Nice. Зэрэлцанд нэгэндээ хэлж байгаа үг юм болов. За мэдгүй ямар ч хэдийг сонсч иж жоохон үгийг яг барьж авч утгыг нь олох юм шиг нэ. Миний хувьд болохоор зүгээр хостой хэлмээр байгаа юмнууд бэж магадгүй юм шиг үгсүүд бэж магадгүй юм шиг санагдлаа. За тэгээд комментоос хийдэг уншаад дараач хаад бол орцгоо. Надад л энэ болохоор яг тэг санагдлаа ингээд яг ингээд гоё пазлнууд нийлж байгаа юм шиг тохирсон. Яг ингээд дуу ингээд явах тусам ингээд яг ингээд хожихад амар ойртоод байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгсөн дуу байлаа. Тэгж зөвлөхөр энэ хослыг маш гоё санагдлаа надад. За манайхаа эрэг сэтгэл үлдээх гэж орж ирээр ийм гоё нийлэмжтэй болсон байхад гинэ. За ер нь бол маш гоё дуу байна. Би бол энэ дууг бол сонсох юм байна. Миний плейлистэнд бол явхад бол би ерөөсөн гэж зогсоохгүйгээр салхигүйгээр сонсож өнгөрөх тийм дуу байна. Гоё. Тэгээд аян ч гэсэндээ аянийх нь хэмнэлэн нас нэг тийм ядаргаатай тэртэй юм ерөөсөө байсан. Нэг тийм амар гоё хөнгөн бүх юмуд нь ингээд нэг тийм хүнд биш хэрнээ нэг тийм амар гоё тохирсон дуу юм шиг санагдлаа. За тэгээд дараач хад бол орцгоёг нэг дуу сонссон 60 минут өнгөрсөн байна. За дараагийн дуу болохоор Инэрлийн тийм хайр байхгүй гэдэг дуу 20 цагийн өмнө 12,000 хуудсан байна. Тимээ хайр байхгүй гэсэн үг юм болов уу? Эсвэл тим хайр байхгүй. Тим ийм хайр байдаг штэ гэсэн үг юм болоо гэж. За тэгээд дуугаа сонсоод хэдлээ харцгаая. Чимэний тэглэг break. Инэрл нөгөө өөрөө нэг бизнес эхлүүлж байгаа юм шиг л штэ. Тэрнийх бас хаягийг бас зааж өгч явах шиг байна клипэн дээрээ. За тэгэхэд Grand Plaza-гийн хажууд Токиогийн гэдэг газрын 3 дахь Чимэний тэглэг break. Тэр цагаас хойш I just need a break. Гişгсэн зүйл минь машины минь break. Listen to some old songs from Drake. Үнтэй restaurant хамгийн үнтэй steak. Hidi Fuge, I need another crate. Bought some NFTs and got them all staked. I guess it is what it takes. Using my brain. Pussy insane. Herman Heritage, kissing ain't same. Loving hard makes me businessman. Дахиж байхгүй. You're my soul, бэсэн одоо you're my hoe. You're my soul,
soul байсан одоо юм аа yeah сайхан харагдаж байвал үнэн хамаагүй ay дахиж no phone calls no messages no DMs no more дахиж хамтаа хулсан no photos одоо утасны минь passcode no longer нэрэ хугаслах бас чамаа кутслах no longer чамруу утаслах бас чамаа гадаслах шалтны харагдах хоцом зүмс жадилсах сүүл холбохын тулд хэлж байна Cadillac би холбсон rhyme дахиж холбдог гүч байсан чамаагүй yeah dog bitch би сава дүргэн гитсэ дүргэхгүй тогмит учир нь ухаангүй хайр so toxic дахиж тэр байхгүй яма соо байсан одоо яма хоо яма соо байсан одоо яма хоо сайхан харагдаж байвал үнэн хамаагүй За маркетингийг бол аягүй сайн хийж гин гэж бодлоо. Бооных нь бодлохлоор сүүл холболтууд нь маш гоё байна. Тэгээд тэгээд инэрлийн өгнүүд л болохоор тийм юу идэв шүү дээ. Нэг тийм сонирхолтой нэг гоё идэв шүү дээ. Яг тийм байна. Тэгээд тунд агууд байна. Гэхдээ яг одоо анх сонсоход бол тэгж байгаа гэсэндээ яг ганц хоёр дахин сонсоод ирэх юм бол уусаа их дуунуудын гоё юмнууд нь харагддаг шүү дээ. Анх сонсоход бол нэг тийм тунд агуул дуу шиг санагдлаа. За нэг тиймэрхүү л байна да. Нэг амар нэг удаа сонсоод л жоохон өмнөхийн талаар ч юм уу яг юу илэрхийлэх гээд байгаа яг үннийг хэлэхэд бол хэлж мэдэхгүй байна. Тийм болохоор дараачихад бол уурцгаая. За Pokemon Cursed Romance гэдэг дуу байна. Тэгээд энэ дуу би бас юу сонсог байгаа. Тэгээд энэ хөлт намайг ингээд миний дуу сонсоод өгчээ гэд хэлсэнд маш их баярлалаа. Тэгээд дуунд болохоор 2-7 оны өмнө ороод 160 хүн үзсэн байгаа юм байна. Тэгээд энэ залуудаа хүүхдтэй амжилт хүсье. Тэгээд дууг нь бас цугтаа сонсцгоё гэж бодлоо. Гадаадд байдаг гэсэн тэгээд өөрөө яг хуваараа ингээд бүх юмаа зохицуулаад ингээд дуу хийх үнэхээр сүцэл сонирхолтой хүүхд юм илээ. Тэгээд хэдлээ гоё таалагдах юм бол хэдлээ ороод гоё комент бичээд гоё дэмжиж өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгэд клипэн дээр нь бас тэр амьдрал нь жоохон гарч магадгүй юм шиг санагдлаа. Ингээд нэг шарах биш үчир 90 жилдээ идэхгүй нэг л бор залуусыг тэглэ чиний араас нэхэхгүй атгаж үлдсэн дурсамжаа гараасаа би алдах мэдээч дотор гэрэлгүй харах хугас гэрэл рүү явах гэж зэрэхгүй чамаг галцсан шалтгааныг мэдэх үү өгсөн болгон танд нэрлэхүү учир заяа төрөг зүрсэн хүү зүудэн дээр дүрээрээ үр газраа хүрээрээ зүрх зүсэн нүгээрээ бас орлуулаарай түгээрээ эргэжүтээ хараарай өвөл бити дараарай дурсан зүрээ мартаарай орцуудаа бас аяарай бидний төсгөлд яараа хайр дурлаж мэсияра хайрцаж байсан хайрцаа дуусаж одоо бие дан бидний тундах байрцаа энэ чигээрээ хаягдааш нөлмөс өрсөж үрцэн намайг чи дүүрцэн ганцаар би дүүрцэн хүрцэн намайг чи дүүрцэн ганцаар би дүүрцэн хүрцэн намайг чи дүүрцэн ганцаар би дүүрцэн хүрцэн намайг чи дүүрцэн ганцаар би дүүрцэн тимээ би дүүрцэн Америкээс ванс чиний коч н хоороо нэхэ надаас дахиад буруу нэхэ дэмий угас нэмэргүй
дахиад гарах юмсан өнгөрсөн нөө чиний нүдээр одоо би танихгүй хүмүүс гэртээ жам жаргал хүснэ хэлж яваагүй гэхдээ надад соолтон чимээгүй хэн бүр мөнөрсөн чигсэн сэтгэл зүрх дулаан үйлдэн мянган бэрэж дуулна чамаг байгаа газар хөөрдөл хүсээд үсээд явахгүй дэрэн байгаа бүрхэгүүлэн төсгөл тиара хайрлуулал минь сиара харьцаж байсан хайрцаа дуусаж одоо бие дан бидний дунд байрцаа энэ чигээр хаягдааш нулимс урсаж үрцэн надгүй байх чамд ямар байна хайрлан шиг мэдрэхгүй энгийн нэг шаарах биш учир хэрэн жилдээ идэхгүй нэг л бор залуу сэтгэлээ чиний араас нэхэхгүй атгаж үлдсэн дурсанжаа гараасаа би алдахгүй Дооныхаа нэртэй л яг холбоотой л дуу юм байна л да. Тийм дуу сонсоод л болохоор шархалсан зүрхтэй хүн байна гэж бодлоо гэдэг. Тэгээд цаашдах нь уран бүтээлд маш том амжилтыг хүсье. Тэгээд угаасаа анхны юм болохоор угаасаа алдаа тотгтолтой юмнууд бол зөндөө байгаа хат. Өөрийнхөө зүгээс хэлэх юм бол цагаатах амар юу ч мэдгүй ч ямар олон юм ярих гэдэг юм уу. Надад л болохоор flow нь жоохон яг ингээд юу жоохон нөгөө catchy байдал жоохон муутай. Тэгээ жоохон delivery бас жоохон муутай юм болов. Муутайч гэж яг энэ дуун жоохон тгий санагдлаа яг ингээд энэ хэсэг нь ямар давгүй байваа гэсэн тийм хэсэг нэг амар сайн бас миний хувьд анзаарчихсангүй. Тэгээд энэ бол гоё байна. Тэгээд яг өөрийнх нь яг хоолой амар тийм цаана сонсогдоод байгаа юм шиг санагдлаа. Тийм болохоор магадгүй барьж авч чадахгүйсэн гэж магадгүй. Тэгээд чамдаа тэгээд амжилт хүсье. Дараагийнх нь уран бүтээл бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд дараачихаа бичлэгээр уулзтлаа. Баяртай. Hey, today man, I think it's I'm wonderful. Hey, and I want fun with my wife. This is the first that